хамгийн анхны тансаг зэрэглэлийн орон сууц Романаар сэтгэлд тавтай байсан уу? Та яг одоо Монголын хамгийн анхны шилэн фасадтай тансаг зэрэглэлийн орон сууц Романа резиденсийн 173 м2-тай 4 өрөө байранд орж ирээд байна. За яг одоо миний зогсож байгаа энэ өрөө бол зочны өрөө байгаа. За ийшлэх юм бол мастер унтлахны өрөө байгаа. Ингээд хамтдаа мастер унтлахны өрөөг сонирхцгаая. За мастер унтлахны өрөөний хувьд гэвэл яг хажууд нь зэрэгэлдээ хувцсны өрөө байрлаж байгаагаараа бас нэгэн давуу талтай юм. За тийм учраас танд 5 тухтай нөхцөлийг бүрэн бүрдүүлж өгсөн гэсэн үг ээ. За үүнээс гадна ариун цэврийн өрөө яг хажууд нь байрлаж байгаа учраас таны одоо амьдрах нөхцөл боломжийг одоо бүрэн бүрдүүлж өгсөн гэдэг ийм онцлог давуу талтай. За үүнээс гадна мастер унтлахны өрөөгөө та за өөрийнхөө хүссэн загвар дизайнаараа яаж ч өөрчилж чадах юм аа. Ингээд хамтдаа дараагийн өрөө рүү орцгоё. За яг одоо миний зогсож байгаа энэ өрөө бол ажлын өрөө байгаа. За та 173 м2-тай байрнаас авсан тохиолдолд та өөрийнхөө өрөөг бас ажлын өрөө болгон товчуулах боломжтой. За тийм учраас та гэртээ ажлаа яг одоо ажил дээр байгаа юм шиг хийх бүрэн боломжийг танд бас нээж өгсөн байгаа. За яг энэний хажуудаа байгаа зэрэглдэх өрөө бол зочны унтлахны өрөө байгаа. За танаа гэр бүл ямар нэгэн байдлаар хүндэт зочид ирсэн бол та зочдоо бас 5 тухтай сайхан орчинд байлгах бүрэн боломжийг би бас та бүхэнд бүрдүүлж өгсөн байгаа. За энэ бол зочны унтлахны өрөө байгаа. За зочны унтлахны өрөөг бид за загварын байрандаа зориулаад ингэж багчуулсан. Харин та загварын байрнаас жишээ аваад ч юм уу өөрийнхөө дуртай өнгө дизайнаар за хийх бүрэн боломжтой биш үү? За ингээд Романа резиденс орон сууцны маань бас нэгэн давуу тал бол таазны өндөр байгаа. За таазны өндөр 3 м-тэй учраас за үзэгдэх орчин маш саруулхан, за цэлгэр уужим харагддаг. За үүнээс гадна агаарын солилцоо маш сайхан явуулдаг давуу талтай юм аа. Ингээд та бүхэндээ Романа резиденс байрлалын 173 м2-тай 4 өрөө байрыг танилцууллаа. Харин одоо 66 м2-тай 2 өрөө рүү орцгоё. За яг одоо миний зогсож байгаа энэ байр бол 66 м2-тай 2 өрөө байр байгаа. За эндээс та бүхэн зочны өрөөний хэсгийг харж байна. За зочны өрөөний яг эсрэг талд нь бол галтгооны өрөө байрлаж байгаа. За хэрвээ та энэ байрыг авсан тохиолдолд мэдээж хэрэг өөртөө тохирсон өнгө дизайныг сонгоод одоо тохируулах бүрэн боломжтой. За харин үүний эсрэг талд бол унтлахны өрөө байрлаж байгаа. За унтлахны өрөөний хувьд мөн л адил таны амьдрахад одоо 5 тухтай нөхцөлийг бүрдүүлж өгсөн байгаа. За тэнд бол тагтны хэсэг харагдаж байгаамаа. Ингээд та Монголын хамгийн анхны шилэн фасадтай тансаг зэрэглэлийн орон сууцнаас яг одоо миний зогсож байгаа 66 м2-тай 2 өрөө байрыг авах бүрэн боломжтой. Та 8% хүүтэй зээлээр Монголын хамгийн анхны шилэн фасадтай тансаг зэрэглэлийн орон сууцнаас байр авахар шийдсэн бол яг одоо ажиллаж байгаа газартаа нэгээс доошгүй жил ажилласан байх шаардлагатай. Үүнийгээ баталгаажуулахын тулд нийгмийн даатгалын дэвтрээрээ баталгаажуулах боломжтой. Мөн та хуваарай бизнес эрхэлдэг бол нэгээс доошгүй жил үйл ажиллагаа явуулсан гэх баримт бичгийг бүрдүүлэх юм. Үүнд санхүү болоод татварын тайланг бүрдүүлэх шаардлагатай. За мөн түүнчлэн санхүүгийн тайлангаа бүрдүүлэхийн тулд банк бус санхүүгийн байгууллага хөдөлмөр зээлийн хоршоололд ямар нэгэн чанаргүй зээлийн өргөө гэсэн ийм баримт бичгийг бүрдүүлэх хэрэгтэй. За энэхүү баримт бичгийг та Монгол банкнаас очиод авах боломжтой. За эдгээрээс гадна ямар бичиг баримт бүрдүүлэх вэ гэдэг дээр нэгдүгээрт нь зээлийн өргөдөл. Зээлийн өргөдлийг та тухайн банкны айц салбар дээр очиод авах боломжтой. Хоёрдугаарт иргэний үнэлэх. Гуравдугаарт 1% цээ зураг таних шаардлагатай. За дөрөвдүгээрт барьцаанд тавигдах хөрөнгийн үйл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ. 6-дугаарт нь үйл хөдлөх хөрөнгийн лавлгаа таних шаардлагатай. Эдгээр бичиг баримтыг та тухайн дүүргийн үйл хөдлөх хөрөнгийн хэлтсээс очиж авах боломжтой. 6-дугаарт өрхийн орлого таних хэрэгтэй. За хамгийн сүүлийн байдлаар та сар бүр хэдийн хэмжээний орлого авч байна вэ гэдэг цалингийн тодорхойлтыг авах боломжтой юм аа. Ингээд та 8% зээлээр Монголын хамгийн анхны шилэн фасадтай тансаг зэрэглэлийн орон сууцнд байр авах боломжтой боллоо. Таны сонголт мэргэн байг.